Сайн мэцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Ий Санжун, Сун Хэри гэдэг хоёулаа 41 настай. Эхнэрийн талын бичлэг гарахад нөхөр унтлагын өрөөндөө том орон дээр унтхвал эхнэр цочны өрөөнд буудан дээрээ унтж харагдана. Ингээд сэрүүлэг дугарч Хэрис ирээд өглөөний хоолоо бэлтлээ. Сайн арах юм бол бэлэн ачир хөрөгчөнд нь огт алга. Өглөө болгон ачраа шинээр идэм байна. Нөхөр нь хоол идэхдээ заавал 4 төрлийн панчаан буюу хачир, шүл, тэгээд үндсэн хоол гэж иддэг. Хэдийгээр солонгосчууд иймэрхүү байдлаар хооллох соёлтойч байнга ингэж бэлтгэх нь хэцүү. Хоолоо бэлдээд дуусчих үед Санжуу ирж ширээн цугаад Миёхтэй шүлийг амсаж үзээд өөр шүл байхгүй юу гэж асуудаг. Хэри сандарч өөр юм бэлдээд өгөх гэж асуухад Санжуу халуун ногоотой дүүфүүтэй шүл уумаар байна гэдэг. Хэрэж шууд хийж эхэлнэ. Энэ бүх хугацаанд Хэри нөхөртөөгөө хүндтгэлийн хэлээр ярьсаар байлаа. Хөтлөгч яагаад ингэж ярьдаг талаар нь асуухад нөхрөөсөө айдгаа гэж хариулсан. Хэри нөхрөө өглөөний цагаа ууж явах зуур нүүр гараа угааж ирээд шууд ширээн дээрхээ татчих авах ба энэ үед нөхөр нь цочны өрөөний буудан дээр утсаа авахд сууна. Хэри нөхрийнхөө байр байдлыг харж өнгөрсөн 7 хоногт гаргасан зардлынхаа баримтыг авчиж өгдөг. Синжун эхнэрийнхээ гаргасан зардлыг байнга хяндан байна. Баримтыг шалгаад эхнэр хүүхэд хоёроо гадуур жантай гомь идсэн байгааг хараад арай их мөнгө зарсан байна гэдэг. 이거 짜장면 먹은 거랑 그래 이거 나랑 둘이서 먹었는데 48,000원이면 좀 많이 나오긴 했다. 그지? 탕수육도 먹고 그런 거지. 이렇게 내가 나눈 이유가 이렇게 이걸 짜장면 먹었어도 둘이서 내가 봤을 때 마지노선 25,000원입니다. Гэтэл тэд 2-5 жантай гомон хачиртай авсан байдаг. Харин Санжун тэр хоёрыг зүгээр л 2-5 жантай гомонгоо идсэн бол болох байсан гэж хэллээ. Дараа нь Хэри ажилдаа явахдаа бэлдэж хуцаа солиод гарахыгаа өмнө хоолны үлдэгдлээс жоохныг аяглаад цогцоогоороо идэж аягаа угаагаад ажилдаа явдаг. Түүний ажил гэрээс нь 4 км-ийн зайд байдаг ба илүү зарлага гарахгүй тулд байнга хоёр талдаа алхдаг гин. Санжуу харин хүргэлтийн ажил хийдэгч ажил багтаа байдаг болохоор гэртээ стрим хийж онлайнаар мөнгө олох гэж оролддог. Өдөртөө эхнэрийнхээ бэлдэж өгсөн өглөөний хоолыг халаагаад идчихнэ. Өөрөө хоол хийн гэсэн ойлголт байхгүй. Харин Хэри орой ажилласаа ирээд бараг хувцас олохгүйгээр шууд гэрээ цэвэрлж эхэлдэг. Нөхрийгөө идсэн аяг тавг, гал тогоо, том өрөөгөөд бүгдийг нь цэвэрлэнэ. Хэригийн эснэр манай нөхөр гэрт огт цэвэрлэгээ идэггүй. Намайг хэлхээс нааш хөдөлтгөө. Би хэрүүл гарахгүй тулд өөрөө бүгдийг нь хийдгээ. Бүх эрэгтэйчүүд ийм байдгийн бах та гэж ярина. Бичлэг гарт хосууд хүнсээ цуглуулах ба Хэрийг гүзээлцгэн рүү заагаад ямар гоё үнэртэж байна. Хамтдаа байхдаа хоёулаа авъя тхүү гэж гуйсан ч Санжун 20,000 вон үнэтэй юм байна гэд авахгүй явж Хэрийг горцоо арцтайгаа үлдэв. 이거는 딸기 그냥 먹을 거야, 근데? 이거 딸기 되게 환장하잖아. 그래? 딸기에 정신줄 놓잖아. 25,000원은 조금 빡세다. Сардаа Санжуу эхнэртэй гарын мөнгө гэж 300,000 вон өгдөг. Хэдийгээр Хэри өөрөө ажил хийдэг ч 300,000 вон нэг их мөнгө биш. Дараа нь нөхрийн талын бичлэг гарлаа. Санжууны хувьд эхнэрийнхээ санхүүг хянах шаардлагатай болсон учраас тийм үйлдэл хийдэг гэж ярьдаг. Санжуу Хэрийг мөнгөө дандаа үнэтэй брендийн хувцас, зүйлт хавчаар авахд зарцуулдаг гэдэгч Хэри тэднийг дуураймал гэж хэлдэг. Санжуу эхнэрийнхээ үгийг үгүйсгэж зарим нь хуурамч яж болгоч дийлэнх нь ориг гин. Үүний дараа тэд гэр бүлээрээ гадуур явж байгаа бичлэг гарлаа. Хэри амттай хоол идэхийг санал болгодогч Санжуу ахаад л зөвшөөрсөнгөө. Оройн гэртээ ирээд хоол идсэний дараа арх уух үед Хэри нөхрийнхөө нүдрүү харж чадахгүй арай гэж хэцүү байгаа асуудлуудаа хэлэхэд Санжуу энэ бүгдийг Хэригээс олж хийж байгаа гэд хоорондоо маргадаг. Хэри өөрийгөө боо шиг амьдарч байгаа эцтэй гэж уурлахад Санжуу чи өөрөө туслах гэхээр татгалцсан хариу өгдөг эцтэй гэж уурлана. Хэрүүл нилээн ширүүсч эцэст нь Хэри цочны өрөө рүүгээ явлаа. 와, 자기는 끝을 보네 사람은. 참. 밑바닥은 항상 네가 먼저 나한테 보여줘. 어? 헤어져. Энэ хэрүүлийн дараа хөтлөгч эхнэрээс салах бодол хэрэг байгааг асуухад Хэри шууд л салмаар байна гэж хэлдэг бол Санжуу аль талдаа хичээгээд салахгүй үлдмээр байна гэдэг. Хөтлөгч тэднийг анх хаана яаж танилцчихсан талаар асуухад Хэри Санжуу хоёр анх 3-3-аараа тоглодог цахим тоглоомоор танилцчихжээ. Хэри Санжуунд таалагдаж анх чат бичиж эхэлсэн. Тэр үед Хэригийн найз залуу цэрэгт явчихсан мэжээ. Хэри өөрөө Санжууныг өдөж харилцаж эхлэх зогсохгүй 2 дахь болцоон дээрээ шууд агуулад буудал орсон гин. Хөтлөгч тэднээс гэр бүлийнх нь хамгийн том асуудал юу вэ гэж асуухад хоёулаа харилцаа гэж хариулдаг. Санжууны хувьд эхнэртэй юу ч хэлсэн яриаг нь сонсдоггүй гэдэг бол Хэрийн нөхрийнхөө яриаг хит түрэмгий дарамттай байхаас гадна дандаа зарлагын баримт шалгаж нэгтэг гэхэд Санжуу үгүйсгээд эхнэрээ хянахгүй бол болдгоо. Ингэж хянсны ачаар бидэнд хураасан мөнгө байгаа гэхэд хөтлөгч
Хэр их мөнгө байгаа болоод их нэртэй санаа зовоод байгаа юм бэ гэхэд бараг 1 тэрбум вон байгаа гэж хариулдаг. Хээрийн хүртэл хураасан мөнгөө хэд болсныг мэдээгүйсэн гинэ. Нөхөр нь 1 тэрбум гэхэд гайхаж шоконд ордог. Хөтлөгчдөд нь хувийн яг өөрийн өмч болгосон орон сууц байгаа эсэхийг асуухад 3 байгаа гэж хэлдэг. Бүхэл бүтэн 3 байртай. Сардаа сая вон. Эхнэр нь караоке ажиллаулт юм байна. Тэндээсээ 2 сая. Нөхөр нь тоглоом стримээрээ 1 сая. Хоол хүргэлтийн ажлаасаа 3 сая гээд сардаа ерөн тогтмол 7 сая вон олдог. Төгрөгөөр бараг 20 сая гэсэн үг. Ингэж их мөнгө олдог мөртлөө эхнэр нь хүүтэйгээ гадуур олигтой хоол идэж болохгүй. Дандаа гүйлгийнхэн шалгана. Хөтлөгч яагаад ингэдэг талаар нь нөхрөөс асуухад бит хоёр байнга юм байгаагүй. Залуудаа манай эхнэр их мөнгө үрдэг байсан. Одоо ч гэсэн тэр зан нь хിവэрэ байгаа гэдэг. Залуудаа юунд мөнгө үрдэг байсан талаар нь асуухад Хэри Лүви гэж хичэнгүүр хэллээ. Эхнэртээ мөнгө өгдөггүй мөртлөө Санжуу өөрөө бараг 100 сая вон үнэтэй Тесла авсан. Тэгэж үнэтэй авсан машинаараа хоол хүргэлтийн ажил хийдэг. Яагаад энэ их мөнгөөр машин авсныг нь асуухад автомат жолоодлоготой болохоор гэр бүлээрээ гадуур явхад аюулгүй гэж бодоод авсан гэж өөрийгөө өмөрлөө. Санжуун Теслагаар хоол хүргэлт хийдэг гэсэн нь хөтлөгчөд сонин санагджээ. Солонгосын нарийнхан зайгүй хорооллын зам дээр мотоциклаар л хүргэлт хийх боломжтой. Санжуу харин том машинаар 1 жил хүргэлт хийж үзэхэд зүгээр эсэн гэж хариулдаг. Машиныхан сарын даатгалын төлбөр 5 сая вон. Уг нь өөр машин авсан бол тийм их мөнгө төлөхгүй. Нөхөр юу ч хэлээд үг авахгүйсэн болохоор хөтлөгч Хэрийг ер нь хэр их мөнгө үрдэг талаар асуудаг. Гэтэл Санжуу урдуур нь дайрч орж ирээд манай эхнэр зөндөө мөнгө үрдэг. Дандаа цүнх авдаг гэхэд Хэри би ядаж хурамчийг нь жолтгоо авч болохгүй мүү? Мэдэрч үзмээр штэ гэлээ. Хөтлөгч харин Хэрийг хурамч цүнх авч болохгүй. Наадах чинь хууль бус. Тесла авах мөнгөтэй юм биш. Эхнэртээ нэг удаа цүнх авч өгөөд хүүхдээ хоолнд оруулахад юунд болтгүй мэ гэж Санжуунд уралдаг. Гэтэл нөхөр нь үнийг хүлээн зөвшөөрөхгүй гинэ. Хөтлөгч дахиад асуулаа. Танай караокены бизнесийг хэн хариуцж байгаа вэ гэхэд Хэри ганцаараа хариуцж байгаа хэлдэг. Тэгвэл инглээ сайн ажиллаж байгаа юм чинь ганц удаа гадуургаач амттай мэдэж болно үсттэй гэхэд Санжуун бас л үгүйсгэв. Үүний дараа Санжууны ганцаараа ярьсан ярилцлагын бичлэг гарахад Тесла авсандаа огт харамсахгүй байгаа. Хүүхдтэй хайргүй юм шиг намайг харагдуулсан. Гэхдээ би хүүхдтэй хайртай. Шинэ машинтайгаа бит хоёр олон удаа туршилтын жолоодлого хийсэн. Ийм машин авсан нь зөв шийдвэр байсан гэж бодож байгаа хэлв. Энэ бичлэгийн төгсгөлд хөтлөгч Санжууны гарах ёстой зарлыг гаргаж явах хэрэгтэй гэж сануулаад дууслаа. Хэригийн хувьд ганцаараа өгсөн ярилцлаганда хөтлөгчийг тэгж хэлэх үед дотор нь онгойсон гэдэг. Дараа нь хосуудын үнэн худлыг илрүүлэх асуултын бичлэг гарч ирдэг. Энэ хэсэгт хосууд урдаас бэлдсэн асуултанд хариулах ба ингэхдээ үнэн худлыг илрүүлдэг төхөөрөмжөөр шалгуулах юм байна. Санжуунаас 2 асуулт асуусан. Нэгдүг нь та их нэртэй өгдөг 300 мянган воноо их мөнгө гэж боддгоо. Мөнгөө багасгамаар байна уу гэхэд үгүй гэж хариуллаа. Энэ хариулт нь үнэн гэж гарсан. Тэгэхээр их нэртэй бага мөнгө өгдөг гэдгээ өөрөө ч мэдж байгаа юм байна. Хоёр дахь асуулт нь та эхнэр Тесла хоёроо алийг нь сонгох вэ гэхэд эхнэр гэж хариуллаа. Харин энэ хариулт нь худлаа гэж гарсан. Үүнийг сонсоод Хэри нэлээд сэтгэлээр унж ууралж эхэлдэг. Дараагийн хэсэгт хосуудын зөвлөгөөний цаг эхэллээ. Сэтгэл зүйч хосуудын бичлэгийг үзээд нөхөртөө нь тулж ажиллах хэрэгтэй байна гэж утсан гэдэг. Эхнэр нь нөхөртөөгөө хүндэтглийн хэлээр ярьж урд нь бөхөлж байгааг харахад харилцаанд нь олон асуудал байна гэж үзсэн. Үүнийг сонсоод Санжуун өөрийгөө тэгж дуудгаж албацдаггүй. Битгий тэг гэж хэлээд ахад хүндэтглийн хэлээр ярьдаг гэхэд сэтгэл зүйч эхлээд аз жаргалтай ирээдүгээ төсөөлөөд энэ цаасан дээр зураад өгөөгээд 2 цаас өгөв. Тэд зураг зурж дуусны дараа Хэригийнхыг үзгээд брендийн цүнхтэй гоё машинд Хэри ганцаараа гадуур зугаалж яваалтай харагдхол Санжуун эхнэр хүүхдтэйгээ далайн хэрэг дээр байгаагаар зуржээ. Сэтгэл зүйч Санжууныг зөвхөн ирээдүг харж амьдардаг хүн. Хэри харин одоо байгаагаас аз жаргалыг мэдрахийг хүсдэг хүн. Тийм болохоор эхнэр чинь огт аз жаргалгүй байгаа. Таны эхнэр энэ амьдралаас аз жаргалыг огтхон ч мэдэхгүй байх гэж хэлэхэд Хэри толгой тохиод уйлдаг. Сэтгэл зүйч үргэлжлүүлэн хосуудын амьдрал эзэн бол хоёр шиг, харилцаа нь багш сурагч хоёр шиг байгааг хэлж энэ бүхэн нь удаан үргэлжилсэн хүчирхийллээс эхэлтэй гэдэг. Яагад гэвэл Хэри өөрийн мэдлэхгүй Санжууныг хүндэлж ярьдаг. Харц руу нь ихцэлж харж чаддаггүй. Тэдний гэр бүлд бие махбодын хүчирхийлэл байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хүнийг зодож биед нь алдахгүйгээр сэтгэл зүйн хувьд баг дарамталж ийм байдалд оруулж болт юм байна. Сэтгэл зүйч нэг жишээ хэлээгээд хосуудын хүнсний дэлгүүрт байгаа бичлэгний тухай ярьлаа. Хэрийг үзээлсэг нь бариад авмаар байна гэхэд нөхөр үгүйгээд буцаага тавьчихдаг. Сэтгэл зүйч Санжууныг та санхүүгийн тал дээрээ нилээ нарийн хүн болтой. Гэхдээ өөрт чинь эхнэрийнхээ зарлагын гүйлгээг шалгаад ах ямар ч хэрэг байхгүй. Гэтэл та эхнэрийнхээ баримтуудыг авчирч шалгана. Заримдаа эхнэр өөрөө шалга гээд аваачаад өгдөг. Энэ бол урт хугацаанд өөртөө итгэх итгэлээ алдсан үнээс гарах үйлс. Миний хувьд нөхөр нь өөрчлөгдөхгүй гэвэл салахад буруутахгүй хосоона гэдэг. Санжуу Хэрийг мөнгөө ухамсаргүй үрдэг гэхэд сэтгэл зүйч яаж ч үрсэн Теслагийн хэмжээнд үрэхгүй гэж өмөрөөд хосуудад юм авах төсөв гаргахыг санал болгодог.
Байнга зарлага шалгуулахын оронд их нэртэй юм авах тодорхой хэмжээний мөнгө өгөөд тэр дотроо үржээвэл болно. Одоогоор хэрэд 300 мянган вон сардаа нэг удаа өгдөг. Үүний дараа сэтгэл зүйч хосуудыг нэг нэгнээ огт дотночулж дууддаггүйг анзаарснаа хэлээд хосуудаар хайраа гэж дуудуулах тасгал хийлгүүлдэг. Дээрээс нь тэд бие биедээ үрэлгүй маш их утсан. Ингээд Санжууны Кэригийн гарнаас хатгаад үнс гэхэд бөө юм болж иж үнслээ. Тэгээд эцэст нь тэднийг тэрвэрлдүүлв. Энэ үед Кэри нөхрөө тэрвэрч үнсээд баярлж байгаа нь илт харагддаг. Сэтгэл зүйч Санжуунд эхнэр чинь уг нь ийм хөвгөлтэй, цог золбоотой эмэгтэй юм байж тэгээд хосуудад тусгай даалгавар өгнө гэж хэллээ. Сэтгэл зүйчтэй уулзаж дуусаад хосууд хамтдаа Тесландаа суугаад нэг тишээ явах гэж байгаа нь харагдана. Сэтгэл зүйч Санжуунд Кэригийн зовлон ойлгуулахын тулд байж болох хамгийн бага мөнгөнд тааруулан орой хоолны материал аваад өөрөө тэр хоолоо эхнэрийнхээ оролцоогүйгээр хийх даалгавар өгчээ. Санжуу манай эхнэр намайг галтгоонд ойртуулдаггүй гэхэд Кэри дараа нь уурлах үе гэсэндээ айгаад ойртуулдаггүй байсан юм байна. Дээрээс нь Санжуу хоол хийж чаддггүйгээд сэтгэл зүйчийн даалгавраас мултрахыг оролцсон ч яах аргагүй хийхээс өөр аргагүй болдог. Тэр хоёр дэлгүүр явж Санжуун арай гэж 30 мянган вон тааруулж хүнс аваад бага мөнгөнд хүнс цуглуулах үнэхээр хэцүү байсан. Эхнэрт маань хэцүү байсныг одоо л хүлээн зөвшөөрч ийн гэдэг. Дараа нөхөр байрлаж байгаа нэвтрүүлгийн байрандаа ирээд хоолоо их гэж газраар нэг унгаан амтлагаагаа тааруулж чадахгүй яг л анх удаа хоол хийж байгаа хүнээс гарах үйлдэлүүд ажиглагдана. Энэ үед Кэри санал дээр хөвтөд нуруугаа амраангаа ингэж хөвтөх гоё юм байна штэ гэж инээгээд Санжууныг битээ чимээ гаргааде. Амт нь яаж ийн гэх мэтээр асууна. Тэгээд буцалж байгаа шүлнөөс нь намсд үзээд муухай шүлээ асгаад дахиад буцлага гэж хэллээ. Санжуу нэг мөсөн болохоор намс гэд хоол болохоор дуудав. Кэри шүлээг амсгаад хэд ч ихэрлэг байсан бололтой. Муухай амттай нь шүлээ асгаад дахиад шинээр амтлаад хийгээд өг гэж уурлав. Санжуун би анх удаа хийж штэ худлаач болов амттай байна гэж хэлж болохгүй мүү гэхэд Кэри би ч гэсэн анхнаасаа хоол хийж мэдгүй чамтай суусан. Одоо ч гэсэн чи намайг шин шүл хийгээд өг гэдэг үсттэйгээд хосууд эргээд маргалдаж эхэллээ. Санжуун хоёулаа сэтгэл зүйн зөвлөгөө аваад би чадхаараа хичээж гэн. Аль түрүүнээс орч чамайг илдвэ юм ярахад би юм хэлээгүй. Чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ гэж уурлаад нэвтрүүлэг дууслаа. Тэгвэл энэ хосууд цаашдаа өөрчлөгдөж нөхөр нь эхнэрээсээ мөнгө харамлахаа болж чадах болов. Тэдний харилцаа цаашаа үргэлжлэх болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт жирээ. Бичлэг маань таалагдсан бол угтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дахаа мартва. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.